Сайн байцгаана уу сонсогчдоо. Ээлжид шүүхийн шийдвэрийн судалгаа подкастта тавтай морил. За энэ удаагийн дугаарт маань Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн ухааны доктор, буян хишиг багш маань болон өвтөд партнерсын өмгөөлөгч Цэвэн Дэмбэрэл судлаачид маань оролцож байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Подкастын сонсогчдод энэ дэмжлэг хүргэе. Баярлалаа. За гол сэдв рүүгээ орохын өмнө өнөөдрийн манай дугаар маань нээлттэй нийгэм формын шүүхийн шийдвэрийн судалгаа бүтээлийн цуврал 17-д хэвлэгдсэн шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүү шинжилгээ гэх судалгаанд үндэслэн хүрч байгааг хэлэх нь зөв байх. Юуны өмнө судалгаа болон судалгааны багийнхаа талаар эхлээд танилцуулаач. За сайн байцгаана сонсогчдоо. Нээлттэй нийгэм формын ээлжид судалгааны хүрээнд маш олон санхүүгийн хэлцлийн суурь болсон шаардах хэрэг шилжүүлэх тухай хэлцлийн практикт гарч байгаа зөрүүтэй асуудлуудыг судлаж энэ хүрээнд өмчийн болон үүргийн хэлцлийн зааг дээр хийгддэг энэхүү хэлцлийн зарим асуудлыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтын хувьд харьцуулсан судалгаа их суурийг бүрдүүлэх үүднээс энэ сэдвийг сонгон авч судалсан. За нээлттэй нийгэм форум энэ хүрээнд төслийг шалгаруулан энэ ерөнхий ангийн суурь агуулга бүхий хэлцлийн хүрээнд дэмжлэг үзүүлсэнд юуны өмнө талархлаа илэрхийлье. За судалгааны хүрээнд үндсэн шүүхийн шийдвэрийн төвөр судалгаанд анализ хийсэн судлаач маань энэ сууж байна. За энэ Цэвэн Дэмбэрэл судлаач маань магистрийн судалгааныхаа ажлыг хийгээд улмаар цаашдын судалгаанд санхүүгийн хэлцлийн зарим төрлөөр мэрэгшиж ажиллаж байгаа хуульч байгаа. За миний бие бол Хүмүүсийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимд гол төлөв иргэний эрх зүйн ерөнхий анги тусгай ангийн хичээлийг санал болгож ажилладаг. За энэ хүрээндээ бол шаардах эрх шилжүүлэх асуудал маань өөрийн ерөнхий ангийн болон өмчийн хэлцлийн зааг дээр оршдог учраас суурь судалгааны сэдв гэж ингэж хэлж байна. За тэгэхээр шаардах эрх шилжүүлэх хэлцлийнхаа талаар илүү дэлгэрэнгүй авч үзье гэж бодож байна. За эхлээд шаардах эрхийн шилжүүлэг түүний хуульчлагдсан байдлын талаар тухайлх юм бол шаардах эрх шилжих гэх ойлголт нь юу нь яг юу юм? За тий бас үр шилжих, үүрэг солих, гэрээ шилжих гэх мэт ойлголтууд байгаадсан тий. Тэгэхээр эдгээрээс юугаар ялгаатай юм бол энэ талаар. За шаардах эрх шилжих ойлголтын тухай гэх юм бол юуны өмнө иргэний хуулийн системчлэл үгээ бүгдээрээ орох юм бол манай иргэний хууль маань өөрөө хэсвэрлэх зарчмыг баримталдаг. За өмчийн хэлцэл болон үүргийн хэлцэлийг тусгаарладаг. За иргэний хуулийн тусгай ангийн хууль тогтоомжууд тусгасан гэрээ хэлцлийн төрлүүд маань өөрөө үүргийн хэлцлийн төрөлд хамаардаг. За өөрөөр хэлбэл үүргийн хэлцэл буюу шалтгааныг тогтоосон хэлцэл хийгдсэний дараагаар тухайн үүргийн гүйцэтгэл буюу жишээ нь өмч шилжих тохиолдолд хэрэг вэ гэдэг асуудлыг ерөнхий ангид тусгаж өгсөн байдаг. За эд хөрөнгийн тухайд бол энэ маань өөрөө тодорхой хуульчлагдсан байдаг. За үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тохиолдолд улсын бүртгэл бүртгүүлэх нотариотор гэрчлэлийг гэрчлүүлэх гэх мэтээр өмчийн хэлцэл ингээд яваад дуусгах процессыг хуульчилсан байдаг. За эрхийн тухайд гэх юм бол энэ маань шаардах эрхийн тухайд нүдэнд үзэгдэж гарт баригддаг хийсвэр зүйл учраас энэ маань хэрхэн шилжилтөнд хийгдэх вэ гэдгийг 123-т заагаад өгчсөн байж байгаа. Ерөнхийдөө шаардах гэдгийг хамгийн энгийн байдлаар ойлгоход ерөнхийдөө авлага гэдэг ойлгочод ерөнхийдөө болж байгаа. Шаардах эрх маань хэн нэгэн этгээдээс төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө болон гол төлөв мөнгөн хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг шаардж байдаг. Тэгэхээр энэ авлагын өмчлөх эрх шилжих зохицуултыг тусгаж өгсөн байж байгаа иргэний хуулийн 123 дугаар зүйл. За бусад нэг үр шилжүүлэх болон новation буюу гэрээний нэг талыг солих харилцаанаас юугаар ялгаатай юм бэ гэхээр энэ дээр зөвхөн үр гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг шилжүүлж авч яадаг. Шаардах эрх шилжүүлэх тухайд гэх юм бол түүнээс үр шилжүүлэх тухайд гэх юм бол үр гүйцэтгэгч нь солигдчихдаг. Новation-ы тухайд гэх юм бол гэрээний нэг тал нь тэр чигтээ солигдчихдаг. Тэгэхээр энэ дээр юу гэж ойлгож байгаа гэхээр үр гүйцэтгүүлэгчийн шаардах эрх нь солигдно гэдэг маань хариу төлбөрийн үүрэг ч юм уу хариу ямар нэгэн байдлаар үйлдэл
гүйцэтгэх үүрэг маань шаардах хэрэг шилжүүлэх тохиолдолд шилжигддэг. Зөвхөн тухайн авлагыг юм уу тухайн үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах хэрэг нь шилжигддэг ийм онцлогтой ийм үүр байдаг. Тэгвэл энэ гэрээгээр шаардах эрх одоо шилжих эрх зүйн зохицуулалтын үрдсэн нөхцөл за энэс үүсэх эрх зүйн үр дагаврыг нь ер нь ямар байдлаар хурцлагдсан байд юм бол За ерөнхийдөө урьдчилан нөхцөл нь болохоор судалгааны ажлын хүрээнд бид нэр судалгааны ажлыг хэлбэрчлэх хүрээнд үүнийг нь бол гаргаж ирж байгаа. Шаардах гэрээгээр шилжихийн тулд юун дөрөнд шаардах хэрэг шилжүүлэх талаар талууд харилцан тохиролцсон буюу шаардах хэрэг шилжүүлэх талаар гэрээ байгуулагдсан байх ёстой. За мөн дээрэс нь энэ шаардах хэрэг гэдэг зүйл маань гэрээ хийгдмэгц хийсвэр зүйл учраас гэрээ хийгдмэгц шилждэг учраас шаардах хэрэг маань өөрөө шаардах хэрэг үүссэн дуусгар болоогүй мөн дээрээс нь шаардах хэрэг маань тодорхой байх хэрэгтэй. Яг тэгэхээр талуудын буюу нөгөө шинэ үүрэг гүйцэтгүүлэгч, хуучин үүрэг гүйцэтгүүлэгч хоёрын хүсэл зоригийн илэрхийлэл нийцсэн байхын тулд шаардах хэрэг тодорхойлсон байх хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлийн урьдчилсан нөхцөл нь юу гэхээр шаардах хэргийг шилжүүлэх боломжтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол шаардах хэргийг шилжүүлэх талаар хуулийн хориг юм уу аль эсвэл хуучин үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээгээр хоёулаа ирээдүйд үүргээ буюу шаардах хэрэг шилжүүлэх боломжгүй шүү гэдэг хориг тавиаг байх хэрэгтэй гэсэн ийм урьдчилсан нөхцөлтэй байж байгаа. За энэ урьдчилсан нөхцөл хэрвээ бүрдээд шаардах хэрэг маань шинэ үүрэг гүйцэтгүүлэгч рүү шилжсэн тохиолдолд ямар эрх зүйн үр дагавар үүсдэг вэ гэхээр тухайн шаардах хэргийн өмчлөгч нь солигддог. За үүнтэй холбоотойгоор нөгөө нэг шаардах хэргийг үндэслэж байгаа үүргийг баталгаажуулж байгаа үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ болох заан заалдан замун дээрээс нь барьцааны эрхүүд нь цуг шилжиж идэг. За тэгээд дээрээс нь үүрэг гүйцэтгэгчийн хуучин үүрэг гүйцэтгэгчийн эсрэг гаргах боломжтой байсан шаардлагууд маань бас хамт шилждэг. Өөрөөр хэлэх юм бол үүргийн гүйцэтгэлээ биелүүлэхээс татгалзах, үүрэг гүйцэтгэгч хугацаа болохоос өмнө үүргээ биелүүлэхээс саатуулан барих. За мөн дээрээс нь хэрвээ одоо энэ шинэ үүрэг гүйцэтгүүлэгч рүү үүрэг маань шилжсэн шүү гэдгийг үүрэг гүйцэтгэгчтэй хэлээгүй тохиолдолд хуучин үүрэг гүйцэтгүүлэгчид үүргээ гүйцэтгэгчлээ гэж үзье л та. Тэр тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний хуулийн 233 дугаар зүйл заасны дагуу үүргээ дуусгар болгосон тооцох ч юм уу. Иймэрхүү эрх зүйн үр дагаврууд үүсдэг. За энэ хилцлийн үндсэн дээр шаардах хэрэг шилжихэд тавигдах шаардлагын талаар шүүхээс яаж авч үзэж байгаа юм бол шүүхийн шийдвэрийн дүү шинжилгээнээр үзлээд ярьж байгаа юм бол. За энэ дээр болохоор шүүхийн зүгээс болохоор ерөнхийдөө хэд хэдэн байдлаар ялгаатай тухайн хэрэг маргааны тохиолдлоос хамаарат за мөн дээрээс нөгөө нэг шүүгчийн хууль хэрэглэх уур чадвар зэрэгээс хамаарат яг тогтсон ойлголтын хүрээнд болохоор за ерөнхий байдлаар нэг хэсэг нь арай өөр хэрэгэлдэг. Ерөнхий байдлаар дийлэн хэсэг нь арай өөр хэрэгэлдэг гэсэн ийм байдлаар хэрэгжилж байгаа. За жишээлх юм бол хамгийн ихний элементарны хэсэг болох энэ шаардах хэрэг шилжүүлэх гэрээ байгуулахад 3 дахь чиглэлийн зөвшөөрөл буюу энэ үүрэг гүйцэтгэгч гэдэг хүний зөвшөөрөл шаардлагатай мүү гэдэг талаар авч үзсэн байр суурийг авч үзэх юм бол жишээ нь иргэний хуулийн 123 дугаар зүйл дээр бол туйлын тодорхой заасан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 3 дахь чиглэлд болон үүрэг гүйцэтгүүлэгч хоёр хоорондоо харилцан тохиролцсон тохиолдолд авлагын өмчлөг хэрэг шилжнэ гэж заагаад өгсөн байж байгаа агуулгаараа. За энэ тохиолдолд болохоор үүрэг гүйцэтгэгчид зөвхөн мэдэгдэхэд л хангалттай. Үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөл ямар нэгэн байдлаар энэ эрх зүйн үр дагаврыг бол өөрчлөх дуусгах ийм зүйл байхгүй. За гэтэл болохоор зарим шүүгчд болохоор шаардах хэрэг шилжүүлж байгаа тохиолдолд шинэ үүрэг гүйцэтгүүлэгч маань үүрэг гүйцэтгэгчтэйгээ заавал гэрээ байгуулсан байх ёстой. Түүний зөвшөөрлийн заавал шаардсан байх ёстой. Гэх мэтээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн гаргасан хэмжээний шаардлагыг хэрэгсэхгүй болгох, шаардах хэрэг шилжээгүй гэж дүгнэх иймэрхүү асуудлууд бол нэлээд судалгааны ажлын хүрээнд л нэлээд ажиглагдчихсан. За шүүхээс за мөн дээрээс нь тэгээд тухайлсан кейсүүд дээр дараад нь яригадаад явах байх. За тэгвэл хилцлийн үндсэн дээр шаардах хэрэг шилжсэний эрх зүйн үр дагаврыг шүүгчид хэрхэн яаж авч үзэж байгаа юм бол энэ талаар. За энэ дээр болохоор эрх зүйн үр дагавар шилжигдсэн тухай гэх юм эрх зүйн үр дагаврын тухай гэх юм бол ерөнхий байдлаар харьцангуй зөрүү нь харьцангуй бага. Юун дээр зөрүү гарч байгаа вэ гэхээр за энэ нэг барьцааны эрх болон ипотекийн эрх шилжсэн тохиолдол дээр
арай өөр дүгнж байгаа. Ерөнхий байдлаар онлын хүрээнд энэ барьцаа баталгааны эрх буюу энэ үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан эрхүүд маань даалдах шинжтэй, аксессуар шинжтэй эрхүүд байдаг. Үндсэн шаардах эрхээс салгах боломжгүй. Яагаад тэгэхээр үндсэн шаардах эрхийг баталгаажуулж байгаа гэдэг хүрээнд. За дийлэнх тохиолдолд шүүхээс болохоор дээрх байдлаар дүгнэдэг. Зарим тохиолдолд нөгөө шүүгчийн ур чадвараас шалтгаалаад үндсэн шаардах эрхийг шилжсэн байдаг. Гэхдээ шаардах эрхийг баталгаажуулж байгаа барьцааны гэрээ өөрөө шилжээгүй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар дүгнсэн тохиолдол байгаа. Гэхдээ үр дагаврын хувьд болохоор харьцангуй нийтлэг байдлаар шүүх хэрэгжилж байгаа. Саяын дурдгдсан 123-ийн 1-2 дахь зохицуулалтын хүрээнд шаардах эрх шилжүүлэх гэрээнд тавигдж байгаа шаардлагыг 3 талд хэлцэл болгож төлөвлөөд шүүхийн практикт хэрэглээд байгаа талаар тодруулах их зүйтэй гэж бодож байна. За ер нь харьцуулсан эрх зүйн хүрээнд шаардах эрх шилжүүлнэ гэдэг бол үндсэндээ үр гүйцэтгүүлэгч нарын хооронд хийх хэлцэл байдаг. Энэ хүрээнд одоо өмнө дурдсанчлан үр гүйцэтгэгчид мэдэгдсэн ч болно. За яг шууд одоо мэдэгдэх шаардлагыг биелүүлээгүй тохиолдол ямар ч хэлцэл маань хүчин төгөлдөр бус болохгүй. Хамгаалтын хувьд бол үр гүйцэтгүүлэгчтэй холбоотой 123 заасан зохицуулалт маань үр гүйцэтгэгчийн талаар мэдсэн байгаа тохиолдолд одоо тооцох зохицуулалт нь нэг өөр. Зөвхөн хамгаалтын хүрээнд бол мэдээж мэдэгдэл хүргүүлсний дараа гүйцэтгэл явуулахад бол явуулахдаа мэдээж шинэ үр гүйцэтгүүлэгчийн өмнө үүргээ гүйцэтгэнэ гэсэн ухамсартайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой. Энэ тохиолдолд бол шаардлагыг одоо андуурч төлбөрийг хуучин үр гүйцэтгүүлэгч шилжүүлэх зэрэг алдаа тохиолдол гарахаас сэргийлдэг. Үндсэн зохицуулалт маань бол энэ гурвалсан гэрээ байх уу? Одоо хоёр талд гэрээ байх уу? Хэний одоо хооронд үндсэн гэрээ маань байгуулах вэ гэдэг асуудлыг 123-ийн 1-ийн хүрээнд одоо харьцангуй тодорхой болгож иж энэ асуудал маань тодорхой болох юм байна гэдэг нь бол харагдсан. За шүүгэн шийдвэрийн анализын хүрээнд эхний одоо энэ 2-3 шүүгэн шийдвэрийн хүрээнд бол энэ 3 дахь этгээдэд мэдгдсэн байх, эсвэл 3 талд гэрээ хийгээгүй байх, эсвэл үр гүйцэтгэгч ерөөсөө огт мэдээгүй учраас шаардах эрх шилжүүлэх гэрээ хүчингүй болгоё гэсэн ийм шүүгэн шийдвэрүүд бол нэлээд их тохиолдож исэн. За энэ хүрээнд бол эхний хамгаалалт үндсэндээ гэрээний талуудыг тодорхой болгох, яг хуулийн зохицуулалтын агуулгын хүрээнд бол тодорхой байх. Энэ үүднээсээ гэрээгээ одоо угаасаа л хуучин үр гүйцэтгүүлэгч, шинэ үр гүйцэтгүүлэгч хоёр л гэрээ байгуулна. За энэ хүрээнд бол одоо мэдэгдснээр гэрээний одоо үр гүйцэтгэлийг хэнд өгөх вэ гэдгийг мэдэгдснээр хамгаалтаа эхлэх үү, эсвэл яг өөртөө нэг гэрээ байгуулж өөрийнх нь зөвшөөрлийг авснаар одоо хууль тогтоогч энэ төлөвлөсөн хамгаалтанд багтах уу гэдгийг бол эхний ээлжинд яг хуулийн хүрээнд хийсвэрээр шийдвэрлэж энэ хамгаалтын асуудал зөв зүйтэй яригднах гэж бодож байна. За ингээгүй тохиолдолд одоо гурвалсан гэрээ нэг шүүхэн шаардаад нөгөө шүүх нь бол за мэдгдсэн байхад хангалттай гэдэг. Зүгээр харьцуулсан эрх зүйн төвшөнд бол бусад орны үйл тогтоомжийг харахад бол мэдэгдэх зохицуулалтч дурддагдаагүй гурвалсан гэрээ байхыг шаарддаг. Зүгээр хийсвэрээр хуучин шинэ үр гүйцэтгүүлэгчийн хооронд гэрээ байгуулад мэдсэн болвол ийм үр дагавар гарна. Шаардах эрх шилжсэн гэдгийг мэдээгүй байжгаад гүйцэтгэл явуулсан бол хамгаалагдана гэдэг хамгаалах арга хэрэгслээ 123 дэх төстэй зохицуулалт дотроо тодорхой одоо хоёр альтернативаар зохицуулаад өгсөн байдаг онцлогтой. Тэгэхээр ямар ч тохиолдолд үр гүйцэтгэгч маань бол хамгаалагдж байгаа. Хамгаалагдах яг үндсэн шаардлага нь бол гэрээний харилцаанд оролцоог зөв тодорхойлох. Дараа нь бол одоо хамгаалтын суурийг 123-аас 23 одоо төгсгөлийн зохицуулалтуудаар баталгаажуулж өгөх юм одоо эхний одоо хуулийн хамгаалалт яригддаг. Энэ зөв байх юм бол хожим одоо гүйцэтгэлийг хэн хандаа явуулсан, хэрхэн явуулсан гэдгээс шалтгаалаад 123 бол тодорхой хэмжээний хамгаалтыг санал болгоно. Цэвэн тэмдэглэл судлаачийн маань зүгээс кейсүүдээ задлаад яриад өгөх юм бол. За энэ дээр болохоор яг нэг шаардах шилжүүлэх асуудлын маань хамгийн гол нэг судалсан одоо юу гэдэг үндэслэл гэдэг юм ач холбогдол маань юунд аваа гэхээр
энэ шаардах хэрэг шилжүүлэх гэдэг асуудал маань өөрөө практик дээр харьцангуй цөөхөн гарч ирсэн. Гэхдээ ирээдүйд энэ маань нэлээд ач холбогдолтой болох. Яагаад вэ гэхээр одоо манай улсад факторингийн үйлчилгээ нэлээд эрчимжиж байгаа. Факторинг гэдэг маань юу вэ гэхээр авлага санхүүжүүлэх юм ойлголт байж байгаа. Тэгээд факторингийн зохицуулалт маань харьцангуй бүрхэг байгаад байдаг, шүүхийн кейс нь бага байгаад байдаг. Тэгээ үүнтэй холбоотойгоор факторингийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд маань тодорхой бүрхэг байгаад байдаг. Тэгэхээр ямар гэрээ хууль зүйн талаасаа зохицуулалт оруулсан тохиолдолд эрсдэл хүн бэ? За ямар байдлаар гэрээгээ байгуулсан тохиолдолд шүүхтэр заргаа алдна гэж айхгүйгээр энэ үйл ажиллагаа явуулах юм бэ гэдэг үндсэн дээрээс ингэж судалгаагаа хийсэн байгаа. Факторингийн үйл ажиллагааны гол зорилго нь гэх юм бол ерөнхийдөө ямар хөө байдлаар явдаг вэ гэхээр олон улсад ерөнхийдөө 90 хүртэлх хоногийн хугацаа тэрэлттэй агуулгыг тухайн агуулгын үнийн дүнгийн 80-аас 90%-аар нь тооцож одоо нөгөө үүрэг гүйцэтгүүлэгчээс нь худалдаж авдаг. За тэгэхээр яг үүнтэй холбоотой нэг кейс ярив. За энэ дээр болохоор нөгөө нэг Шангрила худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж байсан нэг компани талбай түрээсэлсэн. Талбай түрээсэлж хагаад түүнийгээ болохоор 3 дахь читгэдээр гүйцэтгүүлсэн сантехникийн компаниар. За үүнтэй холбоотойгоор сантехникийн ажил гүйцэтгэгчээс ажилтнууд нь алдаа гаргаад усаалдсан. Усаалдсны улмаас тухайн аж ахуйн нэгжийн яг зэрэгэлдээ хөрш байсан Б гэдэг аж ахуйн нэгжийн дэлгүүрт нь ус ороод 240 орчим сая төгрөгийн 280 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн гэмтэж ашиглах аргагүй болсон байна. За үүнтэй холбоотойгоор Б гэдэг компани болохоор тэр сантехникийн ажилтнуудаас мэдээж хохирол шаардах хэрэг үүснэ. Нийтдээ 280 орчим сая төгрөгийн хохирол учирсан. За үүнийг нь болохоор тэр яг ажил гүйцэтгүүлж исэн А гэдэг аж ахуйн нэгж. За бидний хөлсөлсөн сантехникийн ажилчид байсан учраас юун түрүүнд тэр сантехникийн компани өмнөөс бид нэр танаа агуулгыг барагдуулъя гэдэг гэрээ байгуулдаг. За ингэхдээ болохоор нийтдээ тэр 280 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээс 80 сая төгрөгийн бараа бол чанар байдал муудаад 80 сая төгрөг тооцоод тухайн бараа бүтээгдэхүүнийг чинь шилжүүлж авъя. За үлдсэн 200 орчим сая төгрөгийн шаардах хэрэгээс чинь та өөрсдөө Б гэдэг компани хөндлөнгийн даатгалын байгууллагаас 40 сая төгрөгийн нөхөн олгор авсан юм байна. Тэгэхээр үндсэндээ 160 сая төгрөгийн шаардах хэрэг үлджээ сантехникийн ажилтнуудаас. Тэгэхээр энэ бүгдийг чинь нийлээд бид нэр 180 сая төгрөгөөр худалдаж авъя гэдэг гэрээ байгуулсан. Нэг гэрээ байгуулсан. Хоёр дахь нь болохоор шаардах хэрэг шилжүүлэх гэрээ гэдэг хоёр дахь гэрээ байгуулсан. Шаардах хэрэг шилжүүлэх гэрээгээр болохоор сантехникийн ажилтнуудаас хохирол шаардах Б-ийн эрхийг А бүхэлд нь шилжүүлж авна гэдэг гэрээ байгуулсан. За ингээд Б гэдэг компани шаардах хэргийг А шилжүүлээд авсан учраас А тэрнийхээ хүрээнд сантехникийн компаниас нийтдээ 280 сая төгрөгөөс 40 сая төгрөгийн нэг даатгалын шаардах хэргийг нь хасаад 240-240-оос нь 80 орчим сая төгрөгийн нөгөө бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хасаад 160 сая төгрөг хэмжилсэн сантехникийн компаниас. За гэтэл болохоор анхаарчны шүүх юу гэж шийдвэрлсэн бэ гэхээр талууд А гэдэг компани Б гэдэг компани нийтдээ 180 сая төгрөг л өгсөн юм байна. Тэгэхээр 180 сая төгрөгийн хүрээнд шаардах хэрэг шилжсэн буюу 180 сая төгрөгөөс нөгөө нэг бараа бүтээгдэхүүнд төлсөн бараа бүтээгдэхүүний үн 80 сая төгрөгийг хасаад нийтдээ 100 сая төгрөгийг гаргах үндсэлтэй байна. 60 сая төгрөгийг гаргах үндслэхүүн байна гэд шийдсэн. За үүнийг болохоор давзаалдагчны шүүх мөн адилхан байдлаар шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл зөв байна. Талуудын агуулга нь 180 сая төгрөгөөр л одоо шаардах хэрэг бүтээгдэхүүн шилжүүлж авсан байна гэдэг байдлаар шийдвэрлсэн. Тэгэхээр энэ дээр судлаачийн зүгээс харахад юун дээр алдсан бэ гэхээр нөгөө хийсвэрлэх зарчим буюу үүргийн хилцэл өмчийн хилцэл хоёрыг ялгаагүй. За үүргийн хилцэл нь болохоор ямар ч байж болно. Үнгүүч шилжүүлсэн байж болно. Гагцгүй энэ үүргийн хилцлийн агуулга нь өөрөө өмчийн хилцэл нөлөөлөх ёсгүй. Тэгэхээр талууд А гэдэг компани 180 сая төгрөгөөр тухайн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлж авснаас үл хамааран шүүх юун дээр анхааруул зохих байсан бэ гэхээр тухайн суур хилцэл буюу яг шаардах хэргийг бүхэлд нь шилжүүлэх зорилготой байсан юм уу? Альсгүй шаардах хэргийг хэсэгчлэн шилжүүлэх зорилготой байсан юм уу гэдгийг анхаарч үзээгүй. Тэгээ шаардах хэрэг шилжүүлэх гэрээний тухай гэх юм бол туйлын тодорхой ус гэрээн дээрээ заагаад өгч өгсөн байна.
Б-гийн сантехникийн компаниас шаардах эрхийг бүхэлд нь А руу шилжүүлнэ гэж заагаад өгсөн. Тэгэхээр хэдэн төгрөг төлснөөс үл хамааран гол нь тэр нэг 160 сая төгрөгийг бүхэлд нь гаргах хэрэгтэй байсан. Тэгээ яг шүүх маань ийм байдлаар дүгнэгдэх юм бол факторингийн үйл ажиллагаа нь явах боломж болно. Одоо нэг шүүхийн шийдвэр дээр практикт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хугацаа хэтэрсэн 4 жил 5 жил төлөвлөгөөгүй өрүүдийг жишээ нь фактороос буюу факторингийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниас худалдаж авъя гэж үзэхээр 100 сая төгрөгийн 5 жил төлөвлөгөөгүй өрийг тухайн компани нь мэдээж 40 сая төгрөг юм уу 30 сая төгрөгөөр л худалдаж аавна. Тэгээд 30 сая төгрөгөөр худалдаж авангуудаа 100 сая төгрөгөө барагдуулъя гэхээр шүүхээс үгүй чи 30 сая төгрөг төлсөн учраас 30 сая төгрөгөөр л шаардах хэрэг чинь шилжсэн гэдэг юм бол энэ маань энэ факторингийн үйл ажиллагаа явах боломжгүй болно. Тэгэхээр саяын тохиолдол бол одоо гим хорийн харилцаанд үүдэлтэйгээр шаардах хэрэг шилжүүлсэн тухай. Тэгэхээр гэрээний үүргээс үүдэлтэй одоо харилцаанд ийм шаардах хэрэг шилжүүлэх тохиолдлууд байт юм болов уу? Гэрээний хэрэгцээ харилцаанд шилжүүлэхээс өмнө шаардах хэрэг шилжүүлэх харилцааны онцлогийн талаар зарим зүйлийг хэлье гэж бодож байна. Шаардах хэрэг шилжүүлэх 123-ийн 1 заасан гэрээг одоо практикт яагаад одоо шүүхийн шийдвэр цөөхөн тохиолдоод яагаад энэ гэрээний харилцаа яг одоо илт харагдахгүй байна вэ гэхээр маш том санхүүгийн хэлцлүүдийн хүрээнд одоо үлгийдэгдсэн гэдэг ч юм уу энэ хүрээнд бол шаардах хэрэг шилжүүлэх харилцаа явж идэг. Жишээлбэл эрх шилжүүлэх бүх харилцаанд одоо компаниас хувийн нийлүүлэгч гарах, эрхэн шилжих, өвлөх энэ тохиолдол бол үр авалга нь бүхэлдээ шилжээд legal cession гэж нэрлэдэг. Энэ үүднээсээ бол үр авалга давхар шилжиж байгаа одоо 90-ийн үеийн 515 ч энэ өвлөх харилцаанд шаардах хэрэг шилжих үйл явц маань бол нүдэнд харагдахгүйгээр 123-ийн 1 заасан гэрээг ингээд хоёр тал хэлэлцэн тохиролцоод хийлгүүгээр шууд эрх авлагтайгаа эрх үүргийн шилжээд явдаг ийм одоо далд харилцаа байна. За хоёр дахь одоо том хэмжээнд шаардах хэрэг шилжиж байгаа нөхцөл байдлыг харах юм бол хөрөнгөөр баталгаажсан үн цас байдаг. За энэ харилцаанд бол нийт одоо тэр он сүнсний ипотекээр баталгаажсан зээлийн харилцаа бол бүхэлдээ багслагдаад одоо хоёр дахь хөрөнгөний зах зээлд гарах энэ үйл явц байна. За энэ хүрээнд бол тухайн этгээдийн авалгыг одоо багслаад шилжүүлээд үн цас гаргаад даруй одоо санхүүжилттэй тухайн одоо компани маань зээлдэгч маань зээлдүүлэгч маань олж авч байгаа гэдэг үүднээс бол энэ харилцаанд багслан нийт шаардах хэрэг шилжүүлсэн байна. За энэ тохиолдолд мэдээж 123-ийн 1 заасан шаардах хэрэг шилжүүлэх гэрээ байгуулдаг ч юм уу. Ийм одоо үйл явц бол ажиглагдахгүй. Ерөөсөө одоо бүхэлдээ шилжиж явна гэсэн үг. За 3 дахь харилцаа маань бол саяын одоо судлаачийн дурдсан факторингийн гэрээ байна. Факторингийн гэрээгээр бас одоо үнийн зөрүүн дээр нь үр гүйцэтгэлийг одоо явуулах нөөц хүчтэй хүчин чадалтай байгуул бол дунд нь орж ирээд энэ шаардах хэрэг шилжүүлэх гэрээ бол үндсэндээ факторингийн байгуулж байгаа үндсэн хэлцэл байдаг. Гэхдээ энд бол авлага одоо шилжүүлээд явж байгаа тохиолдолд бас 123-ийн 1 заасан гэрээ гэдэг одоо ийм тоцтголтой гэрээ байгуулахгүй ч гэсэн энэ үйл явц маань бол яг тухайн харилцаанд одоо суур хэлцэл нь болоод явж идэг онцлогтой. За түүнээс гадна бусдын өмнөөс гүйцэтгэл явуулах харилцаанууд байна. Одоо үр авалгыг нь гүйцэтгэх энэ тохиолдол бол одоо жишээлбэл шийдвэр гүйцэтгэгч, дампуурлын эрг гүйцэтгэгч байдаг ч юм уу. Энэ авалгыг гүйцэтгэж байгаа факторингийн институтыг эрхэлж байгаа этгээд за түүний одоо гүйцэтгэлийг хариуцж байгаа ажилтнууд бол үндсэндээ шаардлагыг нь өөртөө төвлөрүүлэх их хэмжээг олж авна. Энэ маань бол шаардах хэрэг шилжих гэрээний бас нэг тодорхой одоо хэлцлийн суур харилцаа. Чи дампуурлын эрг гүйцэтгэгчид үндсэндээ энэ шаардлагыг өөрийнхөө нэрийн өмнөөс өөртөө төвлөрүүл гэдэг эрхийг өгж байгаа учраас бас шаардах эрхийг одоо үндсэн эрхийг нь шилжүүлж аваагүй ч гэсэн өөртөө төвлөрүүлэх гүйцэтгэл явуулах эрхийг нь олж авч байгаа хэлбэр байгаа. За бусад одоо эрх шилжүүлж байгаа харилцаанд ингээд маш их хэмжээгээр шаардах хэрэг шилждэг болохоор бид нар ганцаарчилсан гэрээ хэлцлийг харахгүй байгаад байна. Харахгүй байх ийм одоо нөхцөл байдал. Тэгэхээр санхүүгийн хэлцлүүдийн ард бол шаардах хэрэг шилжүүлэх өөр одоо үн цэнтэй
авлага гэдэг маань бол одоо үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй дүүцхүүц ийм одоо үнэт зүйл болж байна гэдэг нь бол харагдахуйц ийм их хэмжээний хэлцлүүд хийгдчихэд. За гэрээ хэлцлийн хүрээнд ганцаарчлан одоо шаардлага хэрэгшилжүүлж байгаа тохиолдол гэх юм бол худалдаа авлагыг одоо тодорхой нэг авлагыг бол худалдаа авах гэрээ байгуулах, бэлэглэх болон одоо бусдын өмчлөлт шилжүүлэхээ аливаа хэлцэл хийгээд түүндээ суйрлаад бол шаардлага хэрэгшилжүүлэх харилцаа одоо гэрээний үндсэн дээр хэрэгжиж болно. Саяын тэр юун дээр бол хийсвэрлэх зарчмын тухай ярьж байна. Тэгэхээр манай ялангуяа одоо мөсийн судлаачдын дунд бол хийсвэрлэх зарчим байгаа хэсэг нь харагдахгүй байна. Хийсвэрлэх зарчим Монгол Улсын эргэцэн тогтолцоонд үйлчилж байгаа хэсэг нь тодорхой бус байна гэсэн ийм одоо сүүлийн үеийн судалгаа бас гараад байна л да. Тэгэхээр шаардлага хэрэгшилжүүлэх харилцаанд бол угаасаа одоо саяын одоо судлаачийн маань хэлж байгаатай адилхан эзэм шилжүүлэх ойлголт байхгүй. Эзэм шилжүүлэх ойлголт байхгүй болохоор шаардлага хэрэгшилжүүлэхээс бол маань тодорхой яг суур хэлцэлтэйгээ цуг нэг хэлцлийн хүрээнд хийгдэд яваад байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бол шүүхүүд өмчийн хэлцэл, үүргийн хэлцэл гэж ялгалгүйгээр одоо шууд үндсэн гэрээний харилцаан дээрээс шийдвэр явуулах ийм практик бол бас зарим тохиолдоод байгаа. Гэхдээ ялангуяа одоо түрүүчийн дурдсан тэр бусдын өмнөөс авлагыг нь гүйцэтгэх харилцаанд эрх үүрэг хүлээж одоо хөдөлмөрийн гэрээгээр юм уу эсвэл одоо бусад шүүгэн шийдвэр гүйцэтгэх хүрээнд ажиллаж байгаа албан ажилчдын хувьд бол шаардлага хэрэг одоо бусдын өмнөөс хэрэгжүүлэх тэр нөхцөл байдал нь бийжээд байгаа энэ тохиолдол бол яхахгүй суур хэлцэл бий үгүй юу зөвхөн одоо өмчийн тэр эрх хэмжээ шилжиж гинүү гэдгийг нь бол тод харах жишээ. За энэ хүрээнд бол хийсвэрлэх зарчмын тухайд одоо багц чадвараа ярих боломж бол нэгдэж байгаа. За манай цэвэн нэмэр судлаачийн хувьд бол яагаад энэ сэдвийг судалж авсан бэ гэхээр үндсэндээ өөрөө бол авлага худалдаж авах платформ дээр ажиллаж байсан. Тэгээ шүүхээс одоо шийдвэртэй шүүн шийдвэр гарсан авлагыг бол шилжүүлэх платформыг одоо биежилж гүйцэтгээд ингээд хэрэглээнд гаргахаар зэгч байгаа. За энэ талаар бас илэрнгүүд урднах гэж бодож байна. Тэгэхээр шүүгэн шийдвэртэй авлагын хүрээнд бол эрх зүйн суурь үндсэн харилцаанд гэрээний асуудал яригдж байгаа боловч хожим бол авлагын хүрээнд одоо энэ гэрээ гэхээсээ илүү шүүгэн шийдвэр маань эрх үүрэг үүсгэх үндэслэл болоод ингээд авлага шилжиж явж байгаа нөхцөл байдал байгаа. За энэ талаар өөрөө бас дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За тэгээ бас энэ факторингийн үйлчлэгийн давхуугийн зохицуулах хорооноос зөвшөөрлөлтөд гүйцэтгэх үйлчлэгээ гэдэг тэгсэн байсан тий. Тий. Энэ тусгай зөвшөөрлийн үндсэн нэрээс гүйцэтгэдэг үйл ажиллагаа байгаа. Гэхдээ яг энэ маань нөгөө нэг факторингийн үйлчлэгээ маань байнгын шинжтэй үйлчлэгээ. Тэгээд дээрэс нь бас энэ нөгөө факторингийн үйлчлэгийг яг тусгай зөвшөөрөл авах уугүй юу гэдэг дээр бас санхүүгийн зохицуулах хороо бусад байгууллагаас яг тухайлсан тайлбар чинь гаргаагүй. Жишээлх юм бол нөгөө санхүүгийн дүрсийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэдэг үйл ажиллагаа гэж тайлбарлаж яваад байсан. Гэтэл саяхан санхүүгийн зохицуулах хороо Монгол банк зэрэгжүүлэх хороо зөвхөн банк дээрх төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэх тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрөл авна гэдэг зүйлийг ярьж байгаа. Зүгээр энгийн хязгаарлагдмал хариуцлагатай компани муу өөр хуулийн этгээд гүйцэтгэх тохиолдолд энийг заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэдэг агуулгаар бас тайлбарлсан байгаа. Тэгэхээр яг зөвшөөрлийн тухай хуулийг харах юм бол факторингийн үйл ажиллагааг банк бус санхүүгийн байгууллага эрхлэх тохиолдолд гэж заасан учраас энэ дээр дээрэс нөгөө гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу иргэн хуулийн этгээд шаардлагатай тохиолдолд хүсэх юм бол тохиролцох юм бол энэ үйл ажиллагааг хуулийн хариггүйгээр гүйцэтгэх боломжтой гэж одоо хувь судлаачийн төгсөл харж байгаа. Тэгэхээр саях бол зөвшөөрөл авах шаардлагагүйгээр явуулсан үйлчлэгээ гэсэн үг тийм. За өөр нэмж дурдах зүйл байвал танд. За өөр нэмж дурдах кейс гэх юм бол энэ нэг хоёр шиг багш битүүрийн хийсэн судалгаа нь ерөнхийдөө голт төлөв харьцуулсан судалгаа гэхээсээ илүүтэйгээр онлайн судалгаа гэхээсээ илүүтэйгээр практик шүүхүүд яаж шийдвэрлсэн бэ гэдгийг онцолж илүүтэйгээр шүүгэн шийдвэр төр дийлэнхтэй ажилласан учраас дахиад нэг шүүгэн шийдвэр авах хэрэгтэй гэж бодож байна. Энэ дээр болохоор нэгэн банк эсгээд банк санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч нь за
өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллагаас нэгэн авалгыг болохоор шилжүүлж авсан. Зээлийн гэрээний шаардлага хэргийг шилжүүлж авсан 2 сая орчим долларын. За энэ шаардлага хэргийг шилжүүлж аваад за зээлдэгч тэгэхэд мэдгдсэн. За зээлийнхаа эргэн төлөлтийг манай банк бус санхүүгийн байгууллагт биш манай хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх шүү гэдгээ хэлсэн. Тэгээд талууд харилцан тохиролцсон. За үүнийхэн дараа болохоор тухайн зээлдэгч компани маань үүргээ гүйцэтгэхгүйсэн, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүйсэн. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч маань тухайн гэдэг компанитай за төлбөрийг барагдуулах талаар гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу алдангийг зоож өгсөн. За мөн дээрээс нь гэрээний хугацааг сунгасан байсан. За үүнтэй холбоотойгоор нэмэгдэл хүү шаардах талаар бас тусгасан. За ингээд хэсэг хугацааны дараа мөн л гэдэг зээлдэгч маань төлбөрийг төлөхгүй байсан учраас хувьцаа эзэмшигч маань шаардах хэрэг буцаагаад банк бус санхүүгийн байгууллагатай шилжүүлсэн. За банк бус санхүүгийн байгууллагын зүгээс болохоор ингээд зээлийн гэрээний үндсэн төлбөр хүү нэмэгдүүлсэн хүү за мөн дээрс нөгөө хувьцаа эзэмшигчийн тохирсон байсан анзын үүрэг нийтдээ за 2 сая орчим долларын үүргийн гүйцэтгэлээс гадна нэмэлтээр дахин 2 сая доллар буюу 4 сая орчим долларыг нийт хэмжлэг шүүхт гаргасан. За анхан шатны шүүхээс үзэхдээ болохоор анз нэхэмжилсэн өөрөө үндэслэх байна. Ягаад гэхээр энэ чинь зээлийн гэрээ учраас хүүгээс анз тооцохгүй энэ анзтай холбоотой зохицуулт нь өөрөө үндэслэх байна. За мөн дээрээс нь энэ зээлийн гэрээ маань иргэний хуулийн 451-р зүйлд заасан за банк эрх бүхий байгууллагаас олгох зээлийн гэрээний тусгай төрөлд хамаарах учраас тусгай зөвшөөрөл бүхий субъектэд л шилжүүлэх боломжтой байна. Тэгэхээр тэр хувьцаа эзэмшигч буюу хувь иргэн гэдэг субъект маань өөрөө тусгай зөвшөөрөлтэй субъект биш учраас одоо нөгөө хэтэрсэн хугацааны хүү буюу одоо зээлийн гэрээний хугацаа дусснаас иргэн төлөгдөх хүртэлх хугацааны хүүг шаардах хэрэг байхгүй гэдэг агуулгаар дүгнсэн. За давзаалгачны шүүгээс мөн хэвээр үүнийг нь болохоор энэ шийдлийг нь буруутгаагүй шийдвэрлсэн. За хяналтын шатны шүүгээс болохоор ерөөсөө хувьцаа эзэмшигчтэй шилжүүлэлт нь өөрөө хуулийн хоригтой учраас шилжсэн гэж үзэхгүй. Гэхдээ үндслэлээ ерөөсөө дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Гэхдээ өмнөх хоёр шатны шүүхийн шийдлийг буруутгалахгүйгээр ингээд хэвээр үлдээсэн юм байна. Тэгэхээр энэ дэр нэг асуудал урган гарч байгаа нь өөрөөр хэлэх юм бол тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн хилцлийн шаардлагыг шилжүүлэхдээ заавал тусгай зөвшөөрөлтөй тухайн субъектэд нь шилжүүлэх юм уу? Айл эсвэл харилцан тохиролцсон тохиолдолд иргэн хуулийн этгээдэд шилжүүлэх боломжтой юм уу гэдэг дээр дүгнэлт өгсөн байж байгаа. За 3 шатны шүүхээс болохоор энэ тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтөй субъектэд шилжигдсэн байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь мөн банк ус санхүүгийн байгууллагч мөн банкны үйл ажиллагаа эрхлэх хэрэгтэй. Тэгэхэд байх ёстой гэдэг байдлаар дүгнсэн. За энэ талаар болохоор судлаачдын багийн зүгээс болохоор энэ тайлбарыг болохоор ерөөдөө хүлээн зөвшөөрөхгүй. За үндэслэхүү гэсэн өнцгөөс нь судалгааны дүгнэлтийг бичсэн байгаа. За учир нь гэх юм бол энэ яг шаардах хэргийг үндэслэх болсон үйл ажиллагааг өөрөөр хэлбэл шаардах үүсгэж байгаа үндсэн харилцаа маань л тусгай субъектийн хүрээнд хийгдсэн хилцэл байгаа тохиолдолд тухайн шаардах хэргийг шилжүүлэх ажиллагаа маань өөрөөр хэлэх юм бол тухайн үүргийн гүйцэтгэлийг л барагдуулах за түүнийг нь хэмжлэх юм байдаг. Түүнээс биш тэр тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагааны хүрээнд өөр үйлдэл хийх тухайн тусгай зөвшөөрлийн хүрээнд өөр этгээдтэй шинэ эрх зүйн харилцаа үүсгэх ийм тохиол байдаг учраас энэ дэр заавал ингэж тусгай субъектээс тусгай субъектийн хооронд шаардах хэрэг шилжснэ гэж дүгнж байгаа нь өөрөө үндэслэхүү гэж үзэж байгаа. Тэгэхээр шүүхт ерөнхийдөө банкны авалгыг бол банк л хүлээж авах хэрэгтэй гэсэн юм байр суурьтай байгаа нь ажиглагдсан. Энэ дээр буян шиг судлаач маань Герман улстай харьцуулж судалсан байсан. Тэгээд сая бол шилжүүлэх гэрээ үүсгэх дээр мэдгдсэн байх гэдэг шаардлагын талаар авч үзлээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр тухайлах юм бол Герман улсад ямар байд юм бол тусгай зөвшөөрөлтөй гэдэг шилжүүлэх ёстой юу? За ер нь бол 451-ийн хүрээнд зээлийн банкны зээлийн шаардлагыг цааш шилжүүлэхээр субъект нь солигдож байгаа тохиолдолд бол хүчингүй болно гэдэг ч юм уу. Ингээд шилжүүлэх боломжгүй гэсэн байр суурь бол нэлээд олон судлаачдын дунд байдаг. Одоо дотоодын судлаачдыг дурдах юм бол
Тэгэхээр энэ хүрээнд бол хэрвээ одоо шаардлага хэрэг шилжүүлэх тэр эрхийг нь хязгаарлах юм бол захиран зарцуулах хориг болно. Үндсэндээ одоо тухайн шаардлага чи өөрөө одоо иргэний гүйлгээний объект биш үү, тийм ээ? Энэ объектыг цааш нь захиран зарцуулах эрхийг хязгаарлана гэсэн үг. За ийм үйл явц бол олон улсын эрх зүйн практикт байхгүй. За мэдээж одоо дампуурж байгаа компанийг аваад үзэх юм бол одоо саяын шүүгэн шийдвэр дээр тохиолдсон нөхцөл байдлын хүрээнд тухайн компани шаардлага эрхийг шилжүүлэх гэхээр өөрөө одоо хийсвэр субъект бөгөөд татан богдож байгаа гэдэг утгаараа хувийн нийлүүлэгчээсээ өөр одоо хамгийн наад захын одоо шилжүүлэх субъектыг олоход бол бэрхшээлтэй. Хувийн нийлүүлэгч өөрөө нэгдүгээр энэ шийдвэрийг гаргаад би одоо тухайн компанид тодорхой хэмжээний одоо хөдөлмөр цаг зав хөрөнгө оруулалтаа хийсэн учраас гэдэг үүднээс тэр шаардлагыг бол өөртөө төвлөрүүлээд ингээд компани дампуурсны дараа бол зарим шаардлага эрхийг шилжүүлж авах, авалгаа шилжүүлж авахын ашиг сонирхол бол нэн тэргүүнд байдаг. Дээр нь бол хөрөнгөөр баталгаажсан үн цасны харилцаанд мөн хөгжлийн банкны хэрэгүүд дээр энэ банкны зээлийн шаардлага эрхийг цааш шилжүүлэхээр энэ шаардлага эрхийн мөн чанарт өөрчлөлт орох уу гэдэг асуудал. Шилжүүлсний дараа санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй итгээд энэ шаардлага эрхийг төвлөрүүлэх нь өөрөө тухайн одоо авлага шилжүүлэх харилцаа хүчингүй болоход хүрэх үү гэдэг асуудлууд бол зөндөө яригдчихсэн. За мэдээж анх үүссэн байсан зээлингэрийн шаардлага эрх бол одоо дүрсээ өөрчлөн гэдэг юм уу, агуулга мөн чанараа өөрчлөх ямар ч боломж байхгүй. Зээлингэрээ бол зээлингэрээ яг бодит цаана нь бол үндсэндээ зээлийн харилцаанд зээлдэд авсан 500 сая төгрөг 100 сая төгрөг гэдэг авалгаа бол хөрөнгө оруулалтын түвшинд аваад хэрэгэлдсэн. Тэгэхээр энд бол мөн чанар нь өөрчлөгдөн зээлингэрээ хүчингүй болно гэсэн ойлголт угаасаа байх ёсгүй. Дээр нь бол шаардлагыг гүйлгээнд оруулж байгаа нөхцөл байдлыг хязгаарлах буюу захиран зарцуулах хориг бол бас байхгүй. Тэгэхээр хэн нэгэн субъект бол заавал санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөлтөд итгээд л авалгыг буюу одоо тэр шаардлага эрхийг авах ёстой. Бусд нь бол шилжүүлж авах боломжгүй гэдэг хоригийг бол үндсэндээ нийтлэг одоо хуулийн хүрээнд ийм шаардлагыг тавих боломжгүй болчиход байгаа. Дээр нь бол гэрээгээр яг мэдээж холбогдох этгээдэд шилжүүлэх тусгай зөвшөөрлгүй этгээдэд шилжүүлж болох уугүй юу гэдэг асуудлыг гэрээгээр тохирч болно. Захиран зарцуулах эрхээ тухайн одоо хоёр субъектийн хүрээнд маш одоо явцсан хүрээнд бол хязгаарлахыг бол бас зөвшөөрдөг. Нийтлэг захиран зарцуулах хоригийг оруулаад өгөх юм бол одоо 2-3 жилийн өмнө иргэний хуулийн 281-ийн 3 гэж зохицуулалт орж ирсэн та бүхэн мэдж байгаа. Тэр хүрээнд ямар асуудал яригдчихсэн бэ гэхээр хувь итгэхэд хоорондын зээлэн гэрээнд хүү тогтоох эрхгүй гэдэг зохицуулалт ороод тэгээд даруй одоо сар 2 сарын хугацаанд бол өнцөөл эцэцээс шийдвэр гаргаад энэ хүрээнд бол хүү тогтоох эрх буюу тэр хүүг одоо хэрхэн захиран зарцуулах эрхийг нь тодорхойлно гэдэг бол өмчлөх эрхийн захиран зарцуулах одоо тэр цөм хэсэг талд чинь гэсэн шийдвэрийг бол үндсэн хуулийн цэц гаргасан. Тэгэхээр энэнтэй адилхан ерөнхийдөө бид нар нийтлэг хориг шаардлага эрх шилжүүлэх харилцаанд бий болгох юм бол тэр захиран зарцуулах эрхийг нь одоо хязгаарлана гэсэн үг байгаа. Тэгэхээр хязгаарлаж болохгүй. Гэхдээ яг бодит байдал дээр одоо хөгжлийн банкнаас дараагийн этгээд шилжүүлэх эсвэл одоо шаардлага эрх шилжүүлэх харилцаанд 451-ээр үүссэн шаардлага эрхийг хувийн нийлүүлэгч эсвэл яг ийм тусгай зөвшөөрөлтөд үйл ажиллагаа явуулдаг компани шилжүүлэхээр мөн чанар нь ерөөсөө огт одоо өөрчлөгдөх ёсгүй гэж ингэж үзсэн. За 451-ийн хүрээнд үүссэн зээлингэрийн шаардах эрх буюу авлага тэр үүссэн хэмжээгээр байна. Цаашаа шилжээд өөр субъект шилжээд 451-ээр гүйцэтгэл явуулах гэж шүүх дээр очихоор бол шүүх энэ нэхэмжлийг хүлээж авахгүй чи одоо банк болон банк ус санхүүгийн үйл ажиллагаа явуулж энэ тусгай зөвшөөрөлтөд арилжааны банкны тусгай зөвшөөрлөхгүй учраас зээлингэрийн шаардах эрхийг нэхэмжлэгчийн хувьд бол хэрэгжүүлэх хэрэггүй маа гэж шийдэд байгаа нь бол анх үүссэн шаардах эрхийн болон тэрийг одоо хязгаарлахгүй байх нөхцөлийн хүрээнд бол тохиромжтой шийдвэр гаргахгүй байна л гэж үзээд байгаа. За тэгээд дээрэс нь дахиад бас нэг хөгжлийн банкны жишээгд орцсон учраас өмнөд талбарт нэг кейсэд ордыг зөвхөн одоо мэрэгжлийн этгээд үтчихсэндээ яг энэ хуулийн зүйл зал зохицуулалтыг хэрэглэхдээ бас нөгөө хэрэглээ маань өөрөө харьцангуй цөөхөн учраас бас алдаа гарах тохиолдол нэлээд гардаг. Үүнээсээ хамаарат нэхэмжлийн шаардлага
хангуулж чадахгүй байх за ийм асуудал бас үүсдэг гэдгийг нэг кейсээр за толилуулъя. Энэ маань болохоор Монгол Улсын хөгжлийн банкнаас болохоор төрийн орон сууцны корпорацтай 50 сая долларыг зээлэх зээлингэрээ байгуулсан. За төрийн орон сууцны корпорац болохоор цаашаага зээлийн их усүрээ ашиглаад за юу гэдэг хууль этгээдтэй хөрөнгө оруулалтыг хамтран ажиллах гэрээг хийх гэдэг ийм гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл тухайн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа 50 сая долларын хөрөнгө оруулалтаа оруулна гэдэг гэрээ байгуулсан. Үүнийхээ үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулаад юу гэдэг компанийнхаа хувьцааг нь барьцаалахаар болсон. Өөрөөр хэлбэл Тоск маань юугийн хувьцааг нь барьцаалах ийм эрхтэй субъект болсон байж байгаа. За ингээд болмаар Тоскын зүгээс болохоор энэ барьцааны эрхээ өөрөөр хэлбэл юу компани хувьцааг барьцаалах эрхээ хөгжлийн банкнд цааш нь шилжүүлэх тухай ийм гэрээ байгуулсан. За хөгжлийн банкны зүгээс болохоор шүүхэд хэмжил гаргасан зээлийн гэрээний эрхийг шаардсан. Зээлийн гэрээнийхээ иргэн төлөлтийг шаардахтаа сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд юу компани хувьцаанаас нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах ийм хэмжлийн шаардлага гаргасан. За анхан шатны шүүх болон давзаалтгчны шүүхээс дүгнэлттэй болохоор өөрөөр хэлэх юм бол энэ юу гэдэг компани хувьцааг барьцаалсан барьцааны эрх маань ямар шаардах эрхийг баталгаажуулах хүрээнд үүссэн бэ гэхээр хөгжлийн банк болон Тоск гэдэг компани хооронд байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг баталгаажуулах гэж үүсэв юм аа. Харин Тоск болон юу гэдэг компани хооронд байгуулагдсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг баталгаажуулах хүрээнд үүсчээ. Тэгэхээр тухайн үндсэн гэрээний шаардах эрх маань шилжээгүй байхад аксессуар шинжтэй хувьцаа барьцаалах барьцааны гэрээний эрх шаардах боломжгүй гэсэн ийм дүгнэлт хийсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг хөгжлийн банкны зүгээс за тухайн Тоскын зүгээс ч юм уу гэрээ хэлтс байгуулахдаа за мөн дээрс нь энэ хуульчдын зүгээс яг энэ иргэний хуулийн 123 дугаар зүйл заасан хамгийн анхдагч ойлголт буюу энэ үндсэн гэрээний үндсэн шаардах эрх болон дагалдах шаардах эрх хоёр маань өөрөөр хэлэх юм бол тус тусдаа шилжих боломжгүй. Зөвхөн нэг дор хамтдаа шилжих ёстой гэдэг энэ дүрмийг мартснаас болоод энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээний улмаас хөгжлийн банк маань за үндсэн зээлийн гэрээнийхээ үүргийг тэй холбоотой нэг хэмжлийн шаардлага хангуулсан ч гэсэндээ үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тэр хувьцааны шаардлагыг шаардсан хэсгээ хангуулж чадаагүй ийм тохиолдол байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг яг энэ үндсэн шаардлага нэг барьцааны эрх гэсэн энэ хоёр маань өөрөө зоосны хоёрдол гэж ойлгож болно. За үүнтэй холбоотой бас дахиад нэг кейс ярий. Энэ дээр болохоор барьцааны гэрээний маань зүйл нь болохоор ипотек буюу үйл хөдлөх төрөнгийн барьцаа байсан. Энэ дээр яасан бэ гэхээр Х гэдэг банк за А, Б гэдэг хоёр хүнд 30 сая төгрөг зээлдүүлсэн. За 30 сая төгрөгийнхөө үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулаад А, Б хоёрын үйл хөдлөхийн төрөнгийг барьцаалсан. За улмаар Х гэдэг компани маань банк маань явсаар байж байгаад за С гэдэг банкнд бол банк санхүүгийн байгууллагад шилжүүлсэн зээлийн гэрээнийхээ шаардах эрхийг за С нь болохоор А, Б хоёрын эсрэг 30 сая төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү за мөн дээрээс нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны төрөнгөөс барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн ийм хэмжлийн шаардлага гаргасан. За энэ тохиолдолд болохоор за энэс өмнө хэлэхэд тэр ипотекийн эрх маань өөрөөр хэлэх юм бол хууль засны дагуу улсын бүртгэл бүртгэгдсэн байсан. Гэхдээ Х банкны үед. За ингээд шүүхээс шийдэхтэй болохоор зээлийн гэрээний эрхийг болохоор шаардах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл 30 сая төгрөг болон дүүцгүүц хугацааны хүүгийн төлбөр хэтэрсэн хугацааны хүү болон за нэмэгдүүлсэн хүүг авах хэрэгтэй гэж шийдсэн. Гэхдээ ипотекийн эрх маань шилжээгүй байна гэж дүгнсэн. За яагаад вэ гэхээр С банк санхүүгийн байгууллага болохоор тухайн ипотекийг шилжүүлсэн талаараа улсын бүртгэл бүртгүүлээгүй байна. Ипотек чинь Х банкны бүртгэлд одоо л бүртгэлтэй учраас за та хэдэд ипотек эрх шилжчихсэн гэж үзэхгүй нэ гэдэг шийдлийг анхан шатны шүүх за тусгасан. Тэгэнгүүт давзаалтгчны шүүх болохоор өмнөд орцсончлон үндсэн шаардах эрх болон за шаардах эрхийг баталгаажуулсан барьцааны эрх
заавал дагаад шилжнэ. Гэхдээ улсын бүртгэл бүртгүүлээгүй учраас энэ барьцааны эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн ийм тайлбар өгөөд үндсэндээ шийдэл нь өөрцгүй анхаарчтайгаа адилхан ийм шийдэл гарсан байж байгаа. Тэгээд энэ дээр асуудал нь хаана үүсэж байгаа вэ гэхээр 2009 оны зохицуулт санагдаж байна. 2009 онд орсон иргэний хуулийн зохицуулалттай холбоотойгоор энэ асуудал маань үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол улсын бүртгэл заавал бүртгүүлж иж барьцааны эрх маань шилжинэ гэдэг зүйл залтыг тусгаснаас болоод ямар асуудал үүсэж байгаа гэхээр түрүүний буян шүүгчийн хэлсэнчлэн авлага буюу шаардах хэрэг гэдэг маань иргэний гүйлгээний объект. Тэгэхээр энэ объект маань хийсвэр зүйл учраас хитэн субъект руу шилжих боломжтой. Тухай бүрд нь ипотек улсын бүртгэл бүртгүүлээ за үйлчлэгийн хураамж төлөөд ах нь нэгдүгээр цаг хугацааны хувьд ямар байх вэ? Хоёрдугаар гэх юм бол энэ дээр зардал чирэгтэй хувьд хэр байх вэ гэдгийг тооцож үзээгүйгээс болоод ийм хуулийн заалт тусгацсан. Тэгээ энэ хуулийн заалт маань өөрөөр хэлэх юм бол нөгөө л үндсэн дүрэн буюу үндсэн шаардах хэрэг за түүний баталгаажуулсан эрх хоёр маань цугтаа шилжнэ гэдэг зүйл маань практик дээр зөрчигдөх ийм нөхцөл байдал төрж байгаа. Тэгээд судалгааны ажилтай холбоогүйгээр миний зүгээр практик тохиолж ирсэн жишээ гэх юм бол манай үйлчлүүлэгч 2 тэрбум орчим төгрөгийн авалгыг за хамаарал бүхий хуулийн этгээдээс шилжүүлж авсан. За хамаарал бүхий хуулийн этгээд нь өөрөө тухайн авалгаа баталгаажуулаад 3 тэрбум орчим төгрөгийн үйл хөдлөлөөр барьцаалаад ипотек бүртгүүлсэн байсан. Авлага барагдаагүй 3 жил орчим өнгөрсөн. Үүрэг гүйцэтгэгч ерөөсөө холбогддгүй. За ингэнгүүт нь шаардлага хэрэг шилжүүлж авч байгаа юм чинь хууль заасан дагуу ипотекийн бүртгэлийн улсын бүртгэл хийлгэй гэхээр улсын бүртгэлийн байгууллагаас заавал үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авчраа гэд хууль заагаагүй шаардлага тавьдаг. Тэгээд мэдээж үүрэг гүйцэтгэгчээс нь тийм зөвшөөрөл авах гэхээр 3 жилийн хугацаанд үр төлбөрөө төлөөгүй итгээд ямар нэгэн байдлаар тийм зүйл хийх ямар ч сонирхолгүй байдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө хэм хэмжээний хийдэл маань илэрсэн гэсэн үг энэ байдлаар. Тэгэхээр манай подкаст дуусах тал руугаа хандж байна. Буянших багшд энэ дээр дэлгэрүүлж хэлэх дүгнэлт байгаа болов. Саяын шүүгэн шийдвэрүүдээс үндсэндээ юу харагдав гэхээр эрх зүйн харилцаанд одоо барьцааны эрх гээд бид нар маш их одоо олон тооны үйл хөдлөх хөрөнгийг барьцаанд байруулдаг ийм харилцаа бол одоо бас үеэ өнгөрөөсөн. Ихэвчлэн одоо авалгыг бол гүйлгээний объект болохоос гадна өөрийг нь одоо барьцааны журмаар шилжүүлээд эрх зүйн харилцаанд зээлийн үүрэг үүсэх байдаг юм уу? Бусад байдлаар одоо захиран зохицуулах боломжтой гэдэг нь бол харагдчихэв. За энэ хүрээнд яах вэ гэхээр одоо 123 заасан хамгаалалтаас гадна бас 55 гэдэг иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт байдаг. Энэ хүрээнд бол одоо шаардах хэрэг шилжүүлэх харилцаанд нэгэн дүмжлэх хэрэг шилжүүлэхгүй барьцааны зорилгоор хөрөнгө шилжүүлж байгаа тохиолдлын 55-ын нэгийн зохицуулалтыг өргөжүүлээд энэ хүрээнд өмчлөх хэрэг олж авахаас өмнө хийсэн одоо үр гүйцэтгэгчийн төлөлт хийсэн хүрээнд бол түүнд хамгаалалт олгогдох тухай өмчийн эрх зүйн суурь зохицуулалт дутуу байна гэсэн ийм одоо дүгнэлтэнд бол бид нар зөвхөн судалгааныхаа явцад бол хүрээд 55-ын 2 гэдэг зохицуулалтын хүрээнд төлөлт хийсэн этгээд бол яг одоо энэ шаардлага шилжүүлэх харилцаатай холбоогүй. Гэхдээ үр гүйцэтгэгч гэдэг маань бол үүргээ гүйцэтгэх, энэ авалгыг гүйцэтгэх явцдаа тогтмол нөгөө төлөлтөө хийж ингэж бодит гүйцэтгэлд одоо шинэ үр гүйцэтгэгчийн өмнө ч эсвэл түүнд мэдээлэл өгөөгүй бол хуучин үр гүйцэтгүүлэгчийнхээ өмнө төлөлтөө хийж байгаа юм субъект гэдэг. Тэгэхээр энийг хамгаалах үндсэн зохицуулалт нь 55-ын 2-т байх хэвээр. Өөрөөр хэлбэл төлөлт хийх тэр хүрээнд бол одоо шаардах хэргийн өмчлөл гэдэг юм уу өөрт нь бол тэр одоо авалгын хүрээнд хийсвэр шаардах хэргийн хүрээнд бол тодорхой хэмжээний өмчлөх эрх үүсэт явах ийм зохицуулалт бол өмчийн эрх зүйн хүрээнд дутуу байна гэдэг нь бол яхахгүй өгүүлэгдээд байдаг. Одоо жишээ аваад хэлэх юм бол зээлийн гэрээний хүрээнд одоо би зээлээр бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Одоо энэ шаардах хэрэг шилжүүлэх харилцаанаас ангид арай өөр харилцаа л да тийм ээ зээлийн гэрээ гэдэг маань юу зээлээр худалдаа авах гэрээ байгуулах харилцаа байна. Тэгэхээр энэ хүрээнд бол төлөлт хийсэн үр гүйцэтгэгч төлөлтийн одоо хувь явах тутамд
түүнтэй дүүцхүйц өмчлөг эрхийг олж авч яадаг ийм зохицуулт бол үндсэндээ Монгол Улсын иргэний хуулийн дутуу энэ хүрээндээ өмчлөг эрхийг олж авах урьдчилан эрх гэж бол байхгүй. Одоо жишээлбэл 112-ийн 112-ийн шилжүүлгийн хүрээнд өмчлөг эрх шилжүүлээгүй зээлээр худалдаж авсан тохиолдолд бол зээлийн одоо графикийг энэ сарда дараагийн сарда төлөөд яваадаа үр гүйцэтгэгч бол өөрөө хамгаалдаггүй. Өмчлөг эрхийн хамгаалдаггүй ялангуяа үлддэг ийм онцлог байдаг. За миний хувьд бол энэ зээлээр худалдаж авсан зүйлийнхаа 90%-ийг төлчгöd 90%-ийн хувьтай тэнцвүүц өмчлөг эрхийн одоо байр суурийг бол олж авах хэрэгтэй. Энэ хүрээнд 55-2-ын зохицуулт дутуу болохоор шаардлагыг шилжүүлж авж байгаа шаардлагыг хуучин шинэ үр гүйцэтгүүлэгч шилжүүлэхэд үр гүйцэтгэгч маань өөрөө тэнд бол ямарваа нэг өмчлөг эрхийн байр суурь олж авахгүй зөвхөн 123-ийн хамгаалалт өөрөөр хэлбэл чи төлөгдсөн одоо үнийн дүнгийн хүрээнд тэний өмнө төлсөн түүнийхээ түүнтэй холбоотой хариуцлага үүслээ шинэ үр гүйцэтгүүлэгчийн өмнө хариуцлага үүсэл болгож тавина л гэсэн тийм ерөнхий зохицуулалттай. Энэ маань бол уулын шаардах хэрэг шилжүүлэх харилцаа одоо бусад орны иргэний хуулинд байршиж байгаа байдлыг харах юм бол үүргийн ерөнхий ангитай байдаг. Одоо үүргийн хилцэл гэсэн ойлголтын хүрээнд бас багтаад явдаг. Өмчийн хилцлийн тухайд бол яг одоо 123 шиг зохицуулт нь арай өөр шаардах шилжүүлэхтэй холбоотой. Одоо манай иргэний хуулийн 111-3-ын зохицуултаар ингэж бэхжиж явдаг онцлог байдаг. Тэгээ тэр хүрээнд бол өмчийн зохицуултанд дутуу учраас үр гүйцэтгэгч төлөлт хийсэн хүрээндээ барьцааны юм уу тэр өмчлөг эрхийн эрхүүдээс ямарваа нэг одоо өмчийн шинжтэй эрх болж авч чадахгүй зөвхөн 123-ын дан хамгаалтад байгаад байгаа учраас шаардлагыг шилжүүлсэн хүрээндээ л одоо өөрийнх нь үр авлага тооцогдоод явах юм уу гэхээс биш яг өмчлөг эрхийн хамгаалалт бас дутаад байна уу гэсэн юм одоо шүүгэн шийдвэрийн анализис хүрээнээс одоо давсан гэх юм уу уул нь бол тэр зохицуултын суурь байх ёстой зохицуултанд дутуу байна гэсэн ажиглалт бол миний хувьд бол хийгээд байгаа. Зөвхөн дэмбэрэл судлаачд маань дэмжих зүйл байгаа л. За яг энэ нэг ач холбогдлын талаас нь дахиад нэмж хэлэхэд болохоор одоо яг энэ практикт бид нэр ажилтгүй мөртлөө яг энэ зүйл залцаар зохицуулдаг харилцаа бол маш өргөн байдаг. Одоо хамгийн эхний жишээ гэх юм бол манай Дийлэнх банк бас санхүүгийн байгууллага банкуд болохоор тухайн нэг субъектэд зориулсан зээлийн үйлчилгээ бүтээгдэхүүн санал болгодог. Жишээлх юм бол оюутлогоо компани бэлтгэн нийлүүлэгчид зориулсан зээлийн үйлчилгээ гэдэг. Энэ дээр юу барьцаа болгодог вэ гэхээр оюутлогоо компанид бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан байх. Тэгээ оюутлогоо компаниас төлөлт орж ирнэ гэсэн баталгаатай багтал зээлийн баталгаа болгоод зээл олгодог. Тэгэхээр энэ дээр ямар харилцаа яваад байгаа гэхээр шаардах хэрэг шилжүүлэх, мөн дээрээс нь шаардах хэрэг барьцаалах гэсэн ийм харилцаа явж байгаа. За мөн дээрээс нь одоо бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг болоод байгаа buy now pay later буюу одоо нэг бараа бүтээгдэхүүнийг бид нэр эхэлж худалдаж аваад дараа нь төлөөд гэхдээ тэрний төлбөрийн маань яг худалдаж байгаа дэлгүүр ч юм уу эсвэл аж ахуйн нэгжүүдэд маань өөр хууль этгээд төлөөд байдаг. Энэ харилцаа маань бас яг энэ шаардах шилжүүлэх гэрээний суурь харилцаа гэж байгаа. За тэгээд дээрэс нь түрүүн боёо шүүх хэлсэнчлэн манай хуулийн фирмийн зүгээс болохоор яг энэ яг авлага буюу энэ шүүгэн шийдвэрээр баталгаажсан энэ авлага маань өөрөөр хэлэх юм бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиод нэлээд удаан хугацаагаар хөхмөл байдалтайгаар хоригддог. Ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн ордгоо ч юм уу. Үүнтэй холбоотой энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ тухайлсан шаардах хэргийг шилжүүлж авч болдог. Шаардах хэрэг шилжүүлэх хүсэлтэй хүмүүс нь тухайн авлагуудыг нь харж дүгнж аваад өөрөө худалдаж авдаг ийм платформыг нэвтрүүлэхээр ерөнхийдөө нэлээд дуусах шатанд орсон байж байгаа. Тэгээд ерөнхийдөө шаардах хэрэг гэдэг маань одоо нэлээд объектийн хувьд гэх юм бол нэлээд их хэмжээний одоо энэ нэг өвхмөл байдлаар эдийн засгийн эргэлтэнд ороогүй ийм зүйлс байж байдаг. За би буруу санааг бол энэ Эрнандо де Сото гэдэг Монголд ирж исэн Нобелийн шагналтай эдийн засгийн гол нээлт хийсэн юм болохоор энэ бүртгэл
эд хөрөнгөд болохоор эдийн засгт маш чухал юм байна. Яагаад тэгэхээр бүртгэгдээгүй эд хөрөнгө гэдэг маань үхмэл байж байгаа. Үхмэл учраас эдийн засгт сөрөг нөлөөтэй байдаг гэдэг. Тэгээд онцлсан зүйл нь гэх юм бол Монголд байдаг одоо жишээ нь нэг эмэгтэй одоо хэрглэж байгаа машин тэрэг ч юм уу эсвэл хэрглэж байгаа үн тэдэл нь бүртгэгдээгүй учраас ямар ч хүн цэнгүй түүнийг барьцаалах боломжгүй, түүнийг эрх зүйн гүйлгэнд оролцуулах боломжгүй. Гэтэл Америк ч юм уу Европт байгаа нэг эмэгтэй зүүж байгаа бүгжин ч юм уу хэрглэж байгаа эд зүйл нь бүртгэгдсэн байдаг учраас түүнийг эрх зүйн гүйлгэнд оролцуулах боломжтой болдог. Ингэснээр нөгөө эдийн засгийн урсгал маань сэргиждэг. Яг үүнтэй адилхан доор энэ авлага гэдэг ялангуяа энэ шүүгэн шийдвэрээр одоо баталгаажсан авлага гэдэг маань өөрөө өхмөл байгаад байдаг. Ямар нэгэн байдлаар тэрбум төгрөгийн төлбөр авахч гэдээ байгаад байдаг мөртлөө тэрбум төгрөгийн битэл 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авъя гэхээр ерөөсөө авах боломжгүй байгаад байдаг. Гэтэл тэр шүүгэн шийдвэрээр баталгаажсан авлага гэдэг маань зүйл маань эргэлтэнд ороод эхлэх юм бол эдийн засгийн хувьд маш одоо сайн эерэг нөлөөг авчрах ийм зүйл байгаа. Тэгэхээр бас нэг судалгааны ач холбогдол маань ч гэсэн үнэтэйгээ уялдаж байгаа. За тэгэхээр өнөөдрийн манай дугаарт маань нээлттэй нийгэм форумоос тэрхлэн гаргасан шүүхэн шийдвэрийн судалгаа бүтээлийн цуврал 17 тэвлэгдсэн шаардлага эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлсэн шүүхэн шийдвэр хийсэн дүү шинжилгээ гэдэг нэртэй судалгаанд үндэслэн хүрлээ. Тэгэхээр энэ хүрээнд шаардлага эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаа за тухайлах юм бол ямар эрх зүйн шаардлага тавигдаж байгаа. За шүүхээс одоо тусгай зөвшөөрөлтөй эрх бүхий этгээдээ зөвхөн энийг ингээд шилжүүлнэ гэдэг эрх зүйн онолын хүрээнд бол алдаатай гэж үзэгдэхээр байгаа ийм дүгнэлтүүдийг гаргаж байгаа гэж байна. За мөн дээрэс нь шаардлага эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанаас үүдэлтэйгээр үүргийн гүйцэтгэл хангах эрхийн давхар одоо тухайлбал дагалдах эрхийн шилжихгүй байгаа асуудлууд гарч ирж байгаа талаар дурддагдлаа. За тэгээд энэ удаагийн дугаарт хүрэлцэн ирсэн судлаачдаа маш их баярлалаа. За баярлалаа.